нардын хурлын хүмүүс өнөөдрийн одоо 21-р зууны монголчуудын эрхцэн хийгээд хүний эрхийн маш гол суурьуд эндээс эхэлсэн учраас таныг бас яг энэ өрөөнд дурлаа. Яагаад тэгэхээр өнөөдөр хамгийн тулгамж байгаа асуудал 3.5 сая хүн амтай Монгол улсын бараг 50% нь энэ дөрвөн уулын донд байна. Хот төлөвлөлтийн энэ бодлогоо алдагдаад олон жил болсон. Та бас залуу хүний нүдээр яг тэрийг мэдэрчил байгаа бах. Тэгэхээр танд бол маш том итгэл өгöd байгаа шүү дээ. Хотын залуучууд. Хот төлөвлөлтийн бодлогыг бид нар одоо яг яаж харах хэрэгтэй юм бэ? Та их ямар санаануудыг төвшүүлээд ингээд ажил хэрэгэ болгохоод ингээд авч явж байгаа яг өнөөдөр. Бодит байдал дээр бол хэтэрхий олон төлөвлөгөө байдаг. Газрын төлөвлөгөө тусдаа. Тэгээ газрын албаны даргач байд юм уу эсвэл төрийн өмчөд одоо орон нутгийн өмчөд одоо барилга байгууламж эзэмшдэг газрууд нь газраа ингээд өгөө явчихдаг тий. Сургууль цэцэрлэгүүд бүгдээрээ газаргүй болчихсон. Ийм асуудал байгаад байгаа. Тэгэхээр газрын тусдаа төлөвлөгөөтэй явдаг. Араас нь дэд бүтц нь тусдаа төлөвлөгөөтэй. Хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөө гэж бас тусдаа байдаг. Тэгээ хэтэрхий эдгээр бүгдээр ингээд олон байгаад тахлаар иргэдийн оролцоог хангаж дийлдэггүй. Тэр үр дүн төрхөл яг миний мэдээр 25 жилийн өмнө яг юм ярьж ирсэн. Бүгд ингээд уялдаагүй, стандартгүй. Тэгээд хаашаа зүг чиг мэдрэхгүй олон нийт хүлээгээд идэг. Хүлээлтэнд хариу байдаггүй. Тэгэхээр та энэ одоо хууль тогтоох байгууллагын гадна талд байсан залуу хүн ороод ирэхээр юуг мэдэрч байна? Яагаад улс төрчөөд ажил явдгүй юм бол? Нэг зүйл бол маш тодорхой одоо байгаа. Бөгөөд би их баяртай байгаа зүйл байна. Энэ 4 жилийн хугацаанд бол маш их зүйлийг хийх боломжтой юм байна гэж харж байгаа. Энэ дээр бол маш их өөдрөг байгаа. Энэ дээр бол би ирч хүчтэйгээр ажиллаж байна. Цаашдаа ч ихсэн ажиллана. Нөгөө талдаа нэг дутагдж байгаа зүйл таны сая хэлсэн өнгөрсөн 25 жил яагаад одоо амжилттай хэрэгжээгүй юм бэ гэдэг зүйл. Энэ бол оролцоог хангаагүй болохоор хэрэгжээгүй. Одоо оролцоог яаж хангуул зүгээр? Одоо оролцоог хангахын тулд хот төлөлтөөр жишээлх юм бол хот байгуулалтын бичиг баримтыг баталгаас өмнө 2 удаа иргэдийн нийтийн хурлаар танилцуулаад саналыг нь авсан байх ёстой гэдэг одоо зарчмын зүйтэй саналыг хот байгуулалтын тухай хуулийн шинжилсэн хариулга дээр би бэлдээж явж байгаа. Тэгэхээр энэ юу болох вэ гэхээр сая хэлсэн бид нэг л төлөвлөгөөтэй болгож байгаа. Маш тодорхой. Оршин суугчид нь очиод танилцуулна. Оршин суугчдын санал хүсэлтийг тусгана. Өөрсдөө шүү дээ. Тийм. Тэгээ хоёр дахь удаага дахиж танилцуулахдаа та бүхний санал ийм хэмжээгээр туссан байна. Боломжтойнууд нь ийм төсөв тавиад явна гэсэн. Тэгэхээр иргэд маань өөрсдөө хот төлөлтөд оролцох боломжтой буюу мэдээлчид ирнэ бас тийм. Утаа төгжрлээ шийдэх боломжтой болно. Хаана сургууль хэрэгтэй байгаа, хаана цэцэрлэг хэрэгтэй байгаа, хаана өрхийн эмнэлэг хэрэгтэй байгаа бүх зүйлүүд иргэд өөрсдөө шийдвэр гаргах боломжтой болно гэсэн. Тэгэхээр энэ дээр маш том өөрчлөлт гарах гэдэг зүйл нь бол өмнө нь бол даргал төлөвлөгөө баталдаг байсан. Одоо бол иргэд 2 удаа хэлцэж ижил батална гэсэн юм санал оруулж байгаа. Энийг хийх юм бол хэрэгжээд энэ хуулийн өөрчлөлт гараад хэрэгжээд эхлэх юм бол иргэдийн оролцоо хаана өндөр байна? Тэр хэрээрээ амьдрах орчин сайжирна. Утаа буурна, төвчрөл буурна. Сургууль цэцэрлэг ойрхон болох буюу 20 минутын хот үзэл баримтлал хэрэгжих боломжтой болно гэсэн. Хоёр дахь зүйл байгаа. Энэ бол манайх төлөвлөгөөний бичиг баримт, төсвийн бичиг баримт хоёр хоорондоо уялддаггүй. Төлөвлөгөөн дээр байхгүй зүйлийг шууд төсөв дээр тавих гэж зүтгэдэг зарим улс төрчид байгаад. Өмнө нь 25 жилийн хугацаанд бас голдуу ингэ явчих хэвчээ. Эхлээд ажил хэрэг гэдэг чинь эхлээд төлөвлөгөө байх хэвчээ. Тэр төлөвлөгөөнд хэдийг зарцуулах хэвчээ. Тэгэхээр энэ хоёрын уялдааг нь бас энэ хуулийн төсөл дээр бас оруулъя гэсэн санаагаа бэлдээд байж юм л да. Тэгэхээр за энд сургууль байхгүй байна. Бод дээр жишээ ярих юм бол Баян зүрхийн 26 дугаар хороо гэж байгаа тийм. Маш өндөр барилгуудтай, хүн ихтэй. Тэнд өрхийн эмнэлэг байхгүй. Тэгэхээр төлөвлөгөөний бичиг баримт дээр өрхийн эмнэлэг байхгүй учраас бид нэр ирэх 1 жилийн хугацаанд ч гэдэг юм 2 жилийн хугацаанд өрхийн эмнэлэг барина гэж төлөвлөх юм бол төсвийн бичиг баримт тэрнийг дагаж явах хэрэгтэй. Тэгжээж бид нэр төлөвлөгөөн дээр суурилсан төсөвтэй хяналт үнэлгээ нэрэгдэн өөрсдөө хянаж болдог. Бодитоор амьдралын чанар сайжирдаг. Ийм тогтолцоо бүрдэх боломжтой байна. Зөв хаалга нээж өгмөр байна. Цонх нээж өгмөр байна. Мэдээлжүүлмээр байна. Тэгэхгүй бол бид нар үнэхээр хавдах хэрэгээр л шүмжлэн шүү дээ. Автомат төрлөخت ихтгэлээс сулрна. Тэр миний хэлэх гээд байгаа яг гол санаа юм. Даргын шийдвэрийг харж хүлээдэг. Даргаас болоод миний амьдрал дордоод ингээд ийн гэсэн тийм хүлээлтээ авч хайх хэрэгтэй. Нэгдүгээр тал оролцоо байх хэрэгтэй. Ялангуяа залуучууд балчир хүүхэдтэй залуу аав ээж нар багш настай хүмүүс ч гэсэн бас тий. Бүгд энэ төлөвлөгөөнд оролцох хэрэгтэй. Хорооны иргэдийн нийтийн хоролдоо суугаач, сөөхийн хоролдоо суугаач гэдэг зүйлийг л одоо хүсэж байна. Бид нар одоо хатууд идүүцс энийг сайжрах зам тавиад төгжрөл бууруулах яндан буулгаад утаа яачих гэхээсээ илүү эхлээд бид нар таны хэлгээр оролцоо бас хандлага
өөрчлөгдөх ёстой юм шүү. Сэтгэлгээ өөрчлөх ёстой юм шүү. Тийм. Би нөө Японд бас 10 гаруй жил амьдарч ажиллаж байсан. Тэр хугацаанд бас одоо сонирхлоороо гэх юм уу те. Хот төлөлтийн хүн бол заавал хорооны иргэдийн нийтийн уралдаа сууж авах ёстой гэдэг тийм баг одоо маань шиг үг байдаг л да. Тэгээ тэрнийхээ өрөөнд бас өөрсдөө амьдарч байсан хотынхоо иргэдийн нийтийн хурал дээр одоо сар бүр очдөг байсан. Тэрэн дээр л яг бүх асуудлууд шийдэгддэг. Одоо Монголд ирээ та аль дүүрэгтэй юм чинь хорооны хуралд орж үзүү. Өмнө Монголд явж байгаа хорооны уралд орж исэн. Сая нэг гишүүн болсноос хойш тодорхой цаг зав гараагүй учраас орж чадаагүй байгаа. Гэхдээ сая хэлсэн миний ажиллаж байгаа хуулийн төслүүд энэ жилдээ одоо ажил нь агцтай яваад үр дүн гарах хэмжээнд хүрэх юм бол сая хэлсэн иргэдийн нийтийн хурлаар хилцүүлэх ёстой гэсэн. Тэр заалтаа оруулж чадах юм бол би хорооны иргэдийн нийтийн хурлаар тойрч явъя гэж бодож байгаа. 7 ногтой нэг удаа, 2-7 ногтой нэг удаа дүүрэг болгоны хороодуудаар тойрч яваад зөвхөн улсын хурлын гишүүн гэдгээрээ биш, хот төлөөлөгч гэдэг мэргэжлийн хүнийхээ зүгээс оролцъё гэж бодож байгаа. Тэрэндээ бас бэлдээд ажиллаа хийгээ явж байгаа. Аль хороон дээр цэцэрлэг байхгүй, аль хороон дээр сургууль байхгүй гэдэг судалгаануудыг хийгээ явж байна. Манай үеийнхэнд бол нийгмийн даатгалын шимтгэлтэй холбоотой. Энэ бол яхаа бүх хүмүүст одоо өнөөдөр анхааралтай байна л да. Би зөвхөн гарахад яах юм бол их юм бол те гэдэг. Эндээ та нэг байр суурь хэлчихэж одоо яг бас анхаарал хүлээлт татсан хууль. Гэр бүл хөдөлмөрийн нийгмийн хамгааллын яам дээр хуулийн төсөл нь явж байгааг сонсон. Гэхдээ одоогийн байдлаар би мэдээлэл аваагүй байна. Бид нэр ялцгүй нэг засах хэвээр зүйл байгаад байгаа. Хэтэрхий шудраг бас байна. Бид нэр одоо тэтгэвртэй гараад одоо эмзэг бүлэг рүү, эмзэг давхар руу орох нөхцөл байдалтай байгаад. Ялангуяа миний насны залуучууд хүн амын сургаар харахаар хамгийн олуулаа. Тэгэхээр бид нэр одоо олуулаа байгаа үедээ Ахмадынхаа тэтгэврийг одоо бүрдүүлэх боломж нь байна. Одоо тэтгэвэр авч байгаа хөгжлийг өгүүлээ шүү дээ. Халамж өгөөд байна. Боломжтой. Гэтэ бид хөгшин болохоор бидний дараагийн үе дээр бид нэр ачаа болох гэдэг байгаа гэсэн. Тэгэхээр одоо бид нар энэ залуучууд идэвхтэй байгаа энэ үе дээр энэ нийгмийн даатгалын шимтгэлийн хуулийг засаж залруулад бид нар 20 жилийн дараа үр хөвгтүүдтэй ч залуу хойч үедээ одоо дараа болохгүй гэх юм. Ачаал болохгүй тийм тогтолцоо буюу хувийн хөрөнгөлт дээр суурилсан тэтгэврийн тогтолцоор шилжих хэрэгтэй байгаа даа. Тэгэхгүй бол одоо бид нар нөгөө нэг эв санааны нэглэлээр нөгөө тараадаг ингэдэг тогтолцоогоо эргэж харахгүй энэ их олон жил бас ярьж байна л да. Тэр яг энэ парламентд бас энийг яриасаа гэсэн хүлээлт байгаад байгаа. Дамаа залуугчдаас энэ дээр бас нөгөө том маш хоёулаа айгу том сэдвүүд яриад байдаг. Нийгмийн даатгал болон халамж нэг талдаа нөгөө талдаа татварын бодлого байгаа. Энэ хоёр мань хоорондоо уялдах хэрэгтэй. Манай энэ татвар болон татаасын бодлого маань хөдөлмөрч залуусыг дэмжих хэрэгтэй. Ажил хөдөлмөр эрхэлдэг, улсынхаа төлөө зүтгэдэг, ирээдүйтэйгээр салбараа манлайлж явъя гэдэг илүү оролцоотой бай, илүү шийдэл бүтээй гэсэн тийм залуучуудаа бид нар дэмжих ёстой болохоос биш. Одоо байгаа манай тогтолцоог алдчихад байгаа зүйл нь аль болох л ажиллахыг хүсэхгүй, аль болох залхуурахыг хүсдэг, халамж, тэтгэмж, татаас аваад тийм байдал руу ордог хүмүүст нь таатай нөхцөл байдлыг бий болгож байгаа. Тэгэхээр хөдөлмөрлөдөг залуусыгаа бид нар илүү дэмжих хэрэгтэй. Хариуцлагатай залуучуудыг бид нар илүү дэмжих хэрэгтэй. Тийм тогтолцоор шилжих ажлыг л одоо том зургаар нь харж хийх хэрэгтэй гэж бодоод байгаа. Тэгэхээр энэ хоёр хууль одоогийн байдлаар тусдаа яваад байгаа. Энийг яг зэрэг өргөн бариад хамтд нь хилцүүлэх хэрэгтэй гэсэн тийм хувийн байр суурьтай байна. Тэгэхээр одоо энэ 21-р зууны энэ даяарсан энэ зуунд залуучууд бид нар дэлхийн аль ч улс орны яг нэг ижил гараас ижилхэн ингээд бизнес хийгээд амьдрах боломж байгаа даа шүү дээ, тийм. Тэгэхээр энэ боломжийг илүү таатаагаар нээгээд өгөх жоохон сон хонгоолгох эхний 1 2 3 гэсэн тийм шийдэл танд одоо яг харагдана уу? Залуучууд энийг л хүлээгээд байна гэдэг. Ажил дурын бодлогын байнгын хорон дээр жижиг дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангийн тухай өнөөдрийг хүртэл хэрэгжил. Тэгээ цаашдаа ямар бодлого барих вэ гэсэн тийм шийдэл боловсруулах ажил хэсэг байгаа. Улсын хурлын гишүүн Бадамсүрэнгүй ахалж байгаа. Тэрэн дээр бас нэг ихний одоо санаагаа хурал дээр би бас хэлж байсан. Сая хэлсэн хөдөлмөрлөх хүсэлтэй ажилсаг залуучаагаа дэмжих бодлогыг бид нар барих хэрэгтэй. Одоо манайх шинэ хоршоо, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сан, мөн одоо гурил дээр татаас өгч юм те. Иймэрхүү зүйлүүд нь бүгд хөдөө аж ахуй руу чиглээд байдаг. Гэтэл манай залуусын хүсэл эрмэлзэл болохоор илүү өндөр технологийн салбар, AI, IT те, мөн одоо анагаахын салбарч байд юм уу? Ийм бүтээгч салбар руу бас чиглэх гэсэн залуучууд байгаад байдаг. Гадаадад ажиллаж байгаа залуусын ихэнх нь бас тийм салбарт ажиллаж байна. Барилгын салбар дээр бас маш их олол ажиллаж байна, тийм. Ийм залуусыгаа дэмжих бодлого байж иж бид нар ажлын байр нэмэгдэнэ. Хүмүүсийн орлого дээшлэнэ. Залуучуудын ирээдүй илүү гэгээлэх болох боломжтой болоод байгаа. Тэгэхээр энэ дэмжих сангууд маань зөвхөн
хөдөө аж ахуй газар тарилан биш. Стартап эхлүүлэх гэж байгаа. Entrepreneurship гэдэг ийм залуусуудыг дэмжих буюу тодорхой хувийг нь тэр чиглэлөөр чиглүүлэх хэрэгтэй. Хоёр дахь санал бас хэлсэн. Тэр болохоор одоо манайх улсаас 100 гаруй мянган залуучууд гадны улсад ажил хөдөлмөр эрхэлж байна те. Ихэнх нь нутагтаа буцаж ирэх гэсэн хүсэл тэмүүлэл зорилготой байдаг. Би ч гэсэн тэдний нэг нь байсан. Энэ залуус маань маш өндөр чадвартай гадны компанид бараг манлайлаад явж байдаг. Маш олон залуучууд байдаг. Тэднэр маань эх орондоо эргэж ирээд компани байгуулъя, стартап эхлүүлэх их үед нь бас дэмжлэг хэрэгтэй байдаг. Хөгжил бол залуучууд оролцож эхлэх үед л ирдэг. Тэрнийг хязгаарч битгий мартаасаа гэж бодож байна. Хэн нэгэн таны асуудлыг шийдэх боломжгүй. Улсын хурлын гишүүнч байт юм уу? Ямар нэгэн дарагч байт юм уу? Бодитоор таны сэтгэлд хүрэх шийдлийг бол гаргах боломжгүй. Тийм учраас хамтдаа оролцоод хамтдаа шийдлээ бүтээгээд хамтдаа ирээдүг бүтээе гэсэн тийм л саналтай байна. За баярлалаа танд. Миний урилгыг сүлээж авсанд. Тэгэхээр энэ удаад бид хөгжлийн гарцыг бол эхний ээлжинд залуучуудаа яг өөрийнхөө иргэд хотын асуудал шийдмээр байгаа бол өөрийнхөө амьдрах орчныг сайхан болгомоор байгаа бол одоо яг өөрөө чинь л оролцоо хэрэгтэй тийм ээ. Таны оролцоо чухал. Таны оролцоо чухал. Тэгээ баярлалаа танд. Баярлалаа. Таны оролцоог маш их байгаасаа гэж бас хүсэж байгаа, итгэж байгаа шүү. Тийм мэдээж тийм.